Манай 24 мега төслүүдээс одоо яг хэрэгжээд явж байгаа бодит гүйцэтгэл нь 40% явж байгаа төсөл бол энэ дүүжин тээврийн төсөл гэж байна. Өмнөх амар сайхан засаг дарга үед эхэлсэн төсөл. Нэгдүгээр шугам нь болохоор яарамгаас хар орой хүртэл нэгдүгээр шугамын ажил 40%-тай бараа материалуудын 60% талбай дээр ирсэн 4 сараас эхлүүлээд нөгөө шонгуудаа босгож ирээд ер нь бол 26 оны 1-р улиралд бол дуусчихна гэж харж байгаа. Эхний шугам. Тэгэхээр 26 оны 1-р улирал манай Улаанбаатарчууд маань 50-60 жилийн түүхэнд байгаагүй хамгийн анхны дахиад шинэ нийтийн тээвэр буюу дүүжин тээвэртэй болно. Хоёрдугаар шугам нь болохоор хүүхдийн ордон, хүүхдийн паркаас хоошоо яваад зайсан талбай хүртэл. Зайсан. Тэгэхээр энэ бол хоёрдугаар шугамын хилцээрийг бид Францын засгийн газартаа хийцэн ажлыг бол бас энэ жил эхлүүлэхээр ингээд төлөвлөд явж байгаа. Францын засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа юм төсөл байна. Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах хамгийн ач холбогдолтой төслүүдийн нэг бол манай ТЭЦ 5-ын төсөл. Ширэнгэн хот болчлоо гэж яриад байгаа чинь дулааны цахилгаан станцыг хүртээн ч юм уу дулаан байхгүй. Хотын төвд нэг хідэн хуучин тавьсан байсан дулааны шугуудаа дагуулсан. Хувийн хідэн барилгын нөхөдөө барьсаар гадаа хотын төвдөө ингээд шавтсан. Ер нь бол Улаанбаатар хотыг тэлээд ширэнгэн шугууд биш ийм зөв төлөвлөлттэй агаарын бохирдлгүй байгааг бол Улаанбаатарт нэг номерын асуудал дулааны асуудал. Тэгээд дулааныхаа асуудлуудаа олон жил шийдэж явж чадахгүйснээс болоод өнөөдөр ингээ хамаг асуудал үүссэн. Тэгээд манай ТЭЦ 5-ын төсөл бол тэзүүтэй өмнө ТЭЦ 2-ыг өргөтгөлгээд 2 удаа тэзүү хийгдсэн байсан. Хэрэгжүүлвэл 51 мянган яндан бууруулга 51 мянган айлын өрхийг халаана гэхгүй. Тэгээд дээрсэн цахилгаан гар. Тэгэхээр энэ төслийг бас түрүүний миний ярьдгаар төр үеийн түншлэлээр тодорхой хэмжээний зардлаа бид нар гаргаад ихэнх нь одоо гадаадын хөрөнгө оруулалтаар Москвол гадны байгууллагууд хийгээд бид нар тарифа тохирох юм зарчмаар явъя гэдэг одоо 2025 оны 1-р хагас жилд эхлүүлэхээр ингээд төлөвлөөд бэлтгэл ажлыг хийгээ явж байгаа юм төсөл байж гэн ТЭЦ 242-ын дунд баригдгаа